Өнөөдөр Хятадын цагаан сар буюу хаврын баярын шинийн нэгний өдөр. Би өглөө өсөө ороогоод фуржилгаад гараад ирсэн чинь өөрөө өөртөө хөр харагдаад тэгэн тойлоо өөрийгөө хараад гэдэггүй юу. Энэ жил Хятад Монголын цагаан сарын баярын өдрөн зөрчигсөн болохоор бит гур бас тэмдэглэхгүй шүү дээ. Гэхдээ энд чинь ингээл Хятадууд бөөнөрөө 8 хоног амарчж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь энэ баярын өдрүүдийг одоо дэлгэмдүүлэн ашиглаад гэх юм уу. Өөр хотлоо амралтаар явъя. Цагаан сарын үеэр Хятадуудын шилжих хөдөлгөөн бүр асар ачаал өндөртэй амар том юм болтیں۔ Тийм болохоор бит гур бас нэг тэр ачаал донд нэмж ачаалуудаа дэлгүү. Ойрхон нэг газар руу очичаад ирээ. Тэгээд угаасаа тэгэл зартал мөнгө боцсон ч гэсэн цаг хугацаа боцсон ч гэсэн ойрхон явчаад ирвэл бит гур зүгээр. Тэгээд нэг Бээжингээс хамгийн ойрхон далай байдаг газар Чинхуан давгийн хот үдээ. Тэмтгийн Бэйдайхэ гээд дүүрэглүүн очиж ярьсан. Тэгээд Бээжингээс нэг 300 км орчим зайтай болохоор хордны галт эргээр 2 цагийн оол хүрчинэ. Тэгээд бидэтийн үнэ нь болохоор хүний 45,000 төгрөг орчим. Хүүхэд болохоор тал үнээр өссөн. Гэтэ ер нь Хятадууд нөгөө амар бизнесмен нэг тийм 8-аачин сэтгүүтэй хүмүүстэй төгөхгүй юу? Тийм болохоор нэг ингэдэг хинч хэлж заагаагүйсэн ч гэсэн мэдрэмжээрээ нэг тийм эрэлт нийлүүлэлтийн хуулийг амар сайн анги ойлгож ингээд хэрэгжүүлдэг. За тэгээд иймээ тиймээ баяр болохоор юмнууд угаасаа хаач өсчнө. Тэгээд тэрийг айгу байх л ёстой үзэгдэл юм шиг эвтэйхнэр ойлгож тайлбарладаг. За бит гурав сайн яваад буудалтаа хүрээд ирлээ. Энэ буудал яг нэг далайн ирэг дээр болохоор шууд нэг далай лугаа гарчиж болдог болохоор гой санагдаад захиалсан. Тэгээд үнэн нь болохоор өдрийн ийм жижиг 2 ортой өрөө нь өдрийн 100,000 төгрөг. Тэгээд өглөөний цайтайг нэмбэл өглөөний цай нь хүний 30,000 төгрөг. Тэгээд хүүхэд болохоор үнгүй гэсэн блөө. Ямар ч гэсэн өдрийн бол 160,000 төгрөг. Өнөөдөр яг баярын өдөр болохоор гадуур хоолны газрууд ажилтгүй хоол хүргэлт хийхгүйгээ тэгээд манай буудлын хоолны газарт бас нэг ахлах тоогооч нь амарсан гээд тэгээд одоо туслах тоогооч нь хоол хийсэн маашаа хоол нь бас явдээ ламттай. Тэгээ айгүй удаан хөдөлгөж гарч ирж байна. Гэхдээ яг уу маргааш нэг өдрөөс ахлах тоогооч нь ирчихнэ гэсэн. Салхитай шус. Хүлхибтэй халтраа. Ой тавлахаа хүрээд ирвэл хам хувцс нь орохчул яа цөмөрөө шууд ханаас хөрөх байхаа. Хөөт ингэж өчөө хөрсөн юм уу? Толгойн хөрсөн юм уу? За биш маргааш болъё дөө. Вау, энд бүр цас орсон өстой гоё яана. Энэ жил нэг би чин цас ороогүй байгаа болохоор бит гурав ерөөсө цасаарч тоглоог үзээ. Тэгэд энд ирээд баг баясаад амаа ашаа. Цаг агарын хувьд Бээжингээс бол хамаагүй сэрүүхэн. Шөндөө хасах 10 гарan байгаа даа. Өдөртөө нэг хасах 1-2 байна уу да. За өнөөдөртөө ингэсгээд эртхэн унтж амраа. Сайхан амраарай. Өглөөний минь сайхан амарлаа. Өрөө нь гайгүй дулаахан болохоор ер нь тухтай. За өглөөний цайнд орё. Энэ өглөөний цайг хараа. Гэж үү. Ууг нэг би буудал захиалах үед өглөөний цайнд буфет гээд нэг хүний 60 яана гэдэг чинь 30,000 төгрөг за. Угаасаа энэ мөнгөнд бол өглөөний цай амар гоё байвал зүгээр таарахгүй юу. Тэгсэн чинь нэг баярын өдргээд ахлах тоогооч нь амарсан байгаа гэд тэгээд ийм цай өгч байна. Гэтэ зүгээрээ маргаашнаас ахлах тоогооч нэрээд арай дээртчих байх. Энийг хараа. Далай бүр ямар гоё юм бэ? Би өглөө үйлрэл данхудаал далай харж байна. За гурлаа гадуур гарцгаая. Нөхөр өглөө машин түрээсэлсэн. Бид нар эн чинь нэг яг юмнаасаа жоохон хол газар байгаа даахгүй. За яг ингэ тайлбарлал за. Бид нэр Чинхуан давгийн хотод ирсэн байгаа юм. Тэгээ тэрний Бэйдайхэ гэдэг нь дүүрэг нөхгүй юу? Ихэвчлэн аялал жуулчлал илүү хөгжсөн өөр хотын ингээ зөвхөн далай дээр тоглох сонирхолтой далай үзэх гэсэн хүмүүс ихэвчлэн Бэйдайхэ гэдэг энэ дүүрэгт нэрээд ингээд бид нар шиг ингээ бодолч тий. Тэгэнгүүт өвөлдөө эн чинь ингээ цас орсон болохоор далай руу ороод тоглоод явах боломжгүй шүү дээ. Тэгээд өдөржингөө бодолтой байгаа тавилууд нь тэгэл
хотын төвлөгөө Чинхуан давлууга очиод ингээд аквариум амтны хүрээлэн юм үзээд мол энтрээр нэгсээд ингээд явах нь арай зугаатай авах болов гэдгээд машин төрөсөлцсөн. Бета ихээс яг энэ төв Чинхуан давны хол бишээ 20 гаруй км. Тэгээд энэ Бээжинтэй хамгийн ойрхон гэдэг байгаа энэ тэнгис нь Бохай тэнгис гээд Хятадын эдийн засаг, түүх, геополитикийн ийм чухал хэсэг байдаг байхгүй юу? Тэгээд энэ Чинхуан дав хотыг нүүрс экспортын ийм гол том бомт хот гэж ярьтیں۔ Тэгээд энэ хотоос яг далайтай. Тэгээд дээрэс нь ногоон ойжуулалт аюул сайтай 57% таа гэж байгаа байхгүй юу? Одоо тэр нь бодвол маш өндөр л гэдэг юм шиг аа. Тийм болохоор агаар аюул цэвэрхэн. Тэгээд Хятадд болохоор энэ газрыгаа байгалийн хүчил төрөгч гэж нэрлэдэг гинэ. Тэгээд бас Хятадын баячууд, Бээжингийн эрх мэдлэлтнүүд яг энэ далайн эрэг дээр өөрийн гэсэн газартай тэгэл байр байшинтай. Тийм болохоор энд ер нь мөнгөтэй хүмүүс аягүй ихэдэг гинэ. Хятадын өвний бичлэгүүд нэр тийм үү? Тэд нар гэхдээ ингээд анхааруулах юмнаас илүү ингээд хэтэрсэн. Албаар тэгээд ах шиг гэдэг шүү дээ. Хой хутлаа наруулаа. Хой хүлгээ наашаад. Би чам хутлаа битэн орох гэж. Эндхийн яг хотын төв нь бол нэг том биш. Надад нэг хөө хоттой төстэй санагдлаа. Тэгээд бас энэ тэнд айгүй их орсоор юм бичсэн байт юм байна. Оростой худалдаа, аялал зүйчлийн түнш хот юм байна. Ер нь далайтай хот гоё юм байна. Ханаа чамаагүй далай нь харагдчихэдэг болохоор мормор. Хэвгүй биш. Сэрэгч шүү дээ. Тэгээд ингэж нэг сонио тас нис гэдэг мах шиг. Би үг энд бүр амар хүйтэн байна за. Гэхдээ яг ингэж далай руу хараад тахад ер нь өвлийн далай нэг тийм амар хүчрэхэг хэрний мормор үт юм биш үү? Ингээ явсаа ингээд ажиглаад исэн байл та. Энэ дундуур Ахтар өндөр хөрдгөө тэгээд ахтар мохоо чамчаа шимээгүй юм шиг тийм ч хараа. Хоёул юм биш тэгээд харин тийм жоох хүүхд ах шиг тэр хүүхд үнэн яг алдаад бүр. За бодол руу харцгаая. За бай бай.